одоо бол 39 настай. Жижигсүгийн спортоор хичээллээд ер нь бол 4 жил гарсан, бараг 5 жил шахаж байна. За анх одоо хичээл жижигсүг сонирхон хичээлэх болсонгоо шалтгаан бол бас эрүүл мэнд. Мэдээж ер нь бол нэг идэвхтэй хөдөлгөөн хийгээгүй их олон жил болсон байсан. Тэгээд бие хамгаалах урлаг, хоёрдугаарт эрүүл мэндэд бол маш ач холбогдолтой юм спортын мэдээс хичээлснийхаа дараас надад бие организм төдийг сэтгэл санаанд бол маш их нөлөөлсөн юм спорт. Тийм болохоор би энэ спортоор бас тууштай хичээлээд нэг 4 жил гарсан болж байна. Анх бол нөгөө нуруугаар их өвддөг, ингээл нэг сонин ингээл өвдөхөтж байгаа юм шиг, өвдөөтж байгаа юм шиг тийм сонин байдаг гэсэн. Тэгээд жижигсүүгээр хичээлснээс хойш бол миний нэгдүгээрт одоо энэ үе мөч нуруучуд юм энэ зүйлсүүд бол өвдгөө байсан. Хоёрдугаарт бол энэ их ачаал стрессийн хажуугаар бас энд клуб дээр ирж хамт олонтойгоо бас нэг бэлтгэлээ хийгээ гарахад бол сэтгэл санаа бол үнэхээр гоё болдог, стресс тайлагддаг гэж хэлж болно. Тэгээд ханиад томод хөрөхөөс эхлүүлэл ер нь өвлийн одоо бохир энэ юунд бол бас спортоор хичээлэх нь бол эрүүл мэндэд одоо эмийн сан руу гүйснээс энтерээ хэрэглэснээс хамаагүй ч илүү ач холбогдолтой гэдгийг бол би одоо өөрөө бас мэдэрч байна. Тэгээд спортоор зөвхөн одоо залуу наснда хичээлдэг зүйл биш. Энэ бол эрүүл бай гэвэл одоо амьд хүн болгон бас хичээлэх ёстой л энэ л зүйл юм болоо гэж бас мэдэрсэн. Тэгээд энэ спортоор хичээлснээс хойш бас улсын хэмжээний болоод олон улсын бас тэмцээн уралдаанд орж өөрийгөө бас сорих тийм ээ. Хэдийгээр 39 настай ч гэсэн би 20 эдтэй залуу шиг бас өөрийгөө хөгжүүлэхийг бодож бас энэ спортоор дэлхийн аварга болоод Азийн аваргын тэмцээнүүдэд улсынхаа нэрээр цоллуулад гарна гэдэг бол бас Монгол хүний бас тэр хүн болгоны бас мэдэрдгүй сайхан зүйлсийг бас өөрөө мэдэрч тэндээс урам зориг авч яваадаа бол би туйлын баяртай байдаг. Тийм болохоор үеийнхнийгээ бид хөгшрөөгүй шүү, наашаа хүрээдэг бүгдээр эрүүл мэндийнхээ төлөө спортоор сайн хичээлцгээе гэж уриалгах.